За сайн байцгаана уу? Яакин байна. Ингээд миний драчин влогт тавтай байна. За өнөөдөр бас маш гоё өдөр байна. Яагаад вэ гэхээр би анх 100 subscribe хүрээд тэгээд 100 sub хүрлээ гэд бичлэг хийжсэн. За тэрнээс хойш нэг 7 хоног 7 хоногийн дараа ингээд 3-т 4-т бичлэгээ оруулах гэж байна. Тэгээ би 200 сав хүрвэл 200 дээрээ гэсэн бас тийм ингээд 200 300 бүхэл та болгон дээрээ бичлэг хийнэ гэж бодож исэн. Тэгсэн чинь 200 бүр ингээд нүд ирэмхийн зуур хүрээд би бичлэг хийж амжаагүй. Тэнгүүтээ за тэгвэл 200 дээр амжихгүй юм чинь 300 дээрээ би бичлэг хий гэж бодсахгүй юу? 300 subscribe дээрээ би бас бичлэг хийя ингээд дурсамжтай яг ингээд шинээр эхэлж байгаа учраас бүхэл та болгон дээрээ хий гэж бодоод 300 дээрээ хий гэсэн бас амжаагүй бүр ингээд амар хурдан өнгөрөөд тэгээ одоо яг 400 хүрсэн байна. Тэгээ 400 савтай боллоо. Баярлалаа. За одоо ингээд бөөнөрөө шууд дараагийн түүх ярьж өгье рүүгээ орцгоё. Салах тухай шийдвэрийг хүн нэг өглөө босоод л гаргадаг шүү дээ. Би л авийн шийдвэрийг гаргатлаа 1 жил ботсон. 1 жилийн турш яаж салах вэ? Эсвэл яаж салахгүй байх вэ гэж аль талаас нь бодоод л түүнтэй яг адилхан хүүхэдтэй болохыг мөрөөдөөд яг адилхан хүүхэдтэй ч болсон. Хөгшин өвөө эмээ болтлоо хамт байгаад ач хувцаа үзээд амьдрал гэж бодож байгаа шүү дээ. Тийм хүнээсээ салах тухай бодож эхэлнэ гэдэг надад айгүй сонирн байгаа аахгүй юу? Энэ нь төрсний дараах сэтгэл готрол нөлөөлсөн эсхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ надад тэр жил хэцүү байсан. Хүү маань хөлд орсны дараа нойрны хямралтай болоод амар сайн унтдаг байсан хүүхэд чинь шөнө болгон цаг тутам сэрдэг болчихсон. Хүүгээ сэрэгт нь хөхүүлээд буцааж унтуулахад 20-30 минут болно. Тэгээд би өөрөө буцаад унтах ивэ олоод байтал хүү минь дахиад л сэрчгэнэ. Тэр хооронд би 20-30 минутын л нойр авна. 3 сарын турш өдөр болгон унтсан ч биш, унтаагүй ч биш. Хоёрын хооронд дэн дун яваад байсан чинь сүүл рүүгээ бүр регистрийн дугаараа хүртэл мартдаг орон гарын зомби болчихсон. Барьсан тавьсан, ярьсан хэлснээ мартдаг болохынхон хажуугаар аимшигтай царай алдсан. Нойргүй хоноод ахаар нүдний үрчлээ амар болно. Толин нүднийхээ ч харцыг олж харахгүй. Сэрүүн мөртлөө унтаа, бүр нэг төөрчгсөн харцтай. Хүүх унжаад хуушур шиг болчихсон. Тухтай усанд орно гэдэг тансаглал. Усанд ороод байж байхаар хүүхэд үлж байгаа юм шиг санагдана. Үсээ тэр болгон угаахгүй хамаад хойшоогоо боочхно. Өөртөө ямар ч итгэлгүй болж байгаа юм л та. Өөрийгөө талент ч харж чаддгүй болсон. Тэгээд юм болгон дээр л өөрийгөө буруутгана. За би ийм царай муутай байгаа юм чинь. За би ийм биетэй байгаа юм чинь. За би ийм байгаа юм чинь аргагүй гэ. Бүх юмд өөрийгөө буруутгана. Тэгсэн хэрнээ бүх юмыг амжуулах гэж бодно. Шүн нойргүй байсан ч өдөр нь гэрээ цэвэрхэн байлгах гэдэл хув цунраа угаачих гэдэл хүүхэд бор хоолнд орсны дараа их идэхгүй шүү дээ. Ер нь бол ганц 2 халбал хоол идэнэ. Тэгсэн ч гэсэн хүүхэдтэй шим тэжээлтэй байж болох бүхэл юмыг өөртөө хийж өгмөр санагдана. Өөр ногоо жимсээр өөр хоолнууд хийж өгнө. Барьж иддэг, хазаж иддэг, мэрж иддэг гэдэл 2-3 цаг тутамд 2-3 халбаа хоол хийхийн тулд маш их юм хийн. Гэхдээ хүүхэдтэй зориулж хийж байгаа болохоор надад тэр нь ерөөсөө ч зовлон биш, харин ч гоё. Өдөр болгоныг өөр ялгаатай болгодог байсан юм хоолол байсан. Ковидын үе байсан болохоор гэрээсээ гарахгүй. Өдөр бүр яг адилхан өнгөрнө. Тэр үед би хамт байгаа хүнээсээ зүгээр дээ хоёулаа даваад гарна. Энд чинь цаг хугацааны л асуудал. Хүүхэд маань удахгүй томорчихно. Чи мундаг байгаа шүү гэдэг урмын үгэл хүссэн байсан. Яах вэ? Тийм үгсийг бол найзууд надад хэлнэ л дээ. Тэгэнгүүт хамт байгаа хүн маань тийм талаас намайг ерөөсөө үнэлэхгүй, урам өгөхгүй. Энэ амар ковидын үеэр хүүхдээ өвтгөхгүй сайн ээж байгаа маань яагаад хангалтгүй байгаа юм бол? Гараад ирчихсэн хүүхдийг эрүүл энх өсгөж бойжуулах чинь гэр бүлийн гол зорилго биш юм уу гэж гайхдаг болсон.
Нойргүй зомбироод явж байгаа мөртлөө өөрөө ч бас өвдөхгүй хичээж нөхрийнхөө санааг зовоохгүй ажилд нь явуулна. За тэгээд нөхрийгөө гэртээ ирэхэд нь халуун хоолтой маргааш ажилдаа явахад нь өмсөх хувцсыг нь цэвэрхэн байлгах юмсан гэсэн нэг бодол. Нэгэнтээ л гэртээ байгаа юм чинь энийг хийчихээ л гэж бодож байгаа шүү дээ. Надад тэр бүгдийг хийхэд зовлон байгаагүй ч үнэлүүлэхгүй байх нь зовлон байсан. Ямар гоё хамттай хоол вэ гэдэг ч юм уу, эсвэл зүгээр ганц баярлалаа гэдэг үг. Намайг нэгэнт нойргүй хонож байгааг мэдэж байгаа юм чинь өглөө жаахан төрүүлцээрээд хүүгээ хөхүүлсний дараа аваад за чи 2 цаг унтчих битгий санаа зов гэд өрөөний хаалга хаагаад л намайг 2 цаг унтуулчихад л надад маш хангалттай байхгүй юу. Тэгсэн чинь эсэргээрээ чи ингээд байгаагаараа л байж байх юм да. Бусад ээж нар гэртээ байж байхдаа бизнес эхлүүлээд байна. Чи юу хий гэж бодож байна? Өглөө гарахад энд байсан аяга орой ирэхэд байж л байх юм да гэдэг зүйлсийг сонсоод ирэхээр эхлээд уурлаж чаддгүй юм бэ лээ. Гомдоод байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нэхэндээ өглөө гарахад нь байсан аягийг оройн нь хураачихсан байх гэж хэсэг хичээгээд явж байснаа гинэт нэг өдөр доён гэж шар гэрэл асчихсан. Би ер нь ингэж өссөн билүү? Намайг аав ээж хоёр минь яаж өсгсөн билээ гэж бодогдоод явчихсан. Би аав ээжээсээ миний охин мяа байна. Чи ингэж л байгаад байх юм уу гэдэг үгсийг хизээж сонсож үзээгүй өссөн. Чи дутуу байна, чи хангалтгүй байна гэдэг үгсийг гэрийнхнээсээ сонсож өссөн бол магадгүй надад нэг их сонин санагдахгүй байсан байх. Sorry, би үнэхээр тэгж өсөөгүй байхгүй юу? Би 2 ахтай. Аав маань 10 жилийн өмнө өнгөрсөн. Тэр болтол би 25 нас хүртлээр аавыг дандаа ялдаг охин нь байсан. Аавын юм минийх, миний юм минийх гэж амьдардаг. Би рок байх үедээ айгүй рок байлаа ш. Нүдээ ухаа тавьчихсан юм шиг хараар боддог. Тэгээд нүдээ будаа толны урд байж ахаар аав над руу үнэхээр гайхалтай сонин зүйл рүү харж байгаа юм шиг хардаг. Би та яагаад намайг хараад байгаа юм? Би царай мот байгаа юм байна л да гэж тоглоод хэлэхээр аавынх нь амьдралд 3 л эмэгтэй хүн байдаг. Ээж чинь, эмээ чинь, тэгээд чи. Ээж эмээ хоёр чинь боддгоо байсан. Чи л ганцаараа нүрээ боддог гэд хөөхөн хэлнэ. Оюутан болдог жил 1-р курст орохын хэд хоногийн өмнө яагаад ч мэдэхгүй 2 агаа А3 нийлээд надад бэлэг өгсөн. Онгойлгоод үтсэн чинь нүүрний тос, крем, амар саатай нүдний тэн байсан. Би 10 жилдээ бол нүрээ боддгоо байсан. Тэгснээ тэр 3 одоо ингээд оюутан болж байгаа. Нүрээ бодох байлгүй гэд өгч байгаа юм чинь. Болзоонд явах болохоор 2 ахын санаа зовно. Арай богинохон юм биш үү? Юмаа унгаад авах гэж байгаа юм шиг доошоо суудаа. Алло, сандал дээр хөлөө ачаа суугаад үзүүлтэй гэд аяйгуу анхаарч харна. 3 эрэгтэй хүн ээжтэй минь намайг тэгж эрхлүүлж өсгсөн. Тэгээд би салга тухай бодож эхэлсэндээ тэр шар гэрэл доён гэж асснаас хойш би өөртөө их зүйлийг бодсон. Шүн нойргүй хондог маань 10 жил үргэлжлэхгүй штэ. Энд чинь 2-3 жилийн асуудал. Би буцаа дэлхийг өргөх хэмжээний чадaltaй болно. Би хүүгээ төрүүлэхээсээ өмнө тийм л хүн байсан. Сэтгэл санаа, санхүү, бие бэлдар гээд хүнийг үнэлж болох бүх үзүүлэлт нь тэр доор орчихсон байгаа. Сул дорой үед маань хажууд байгаа юм шиг хэрнээ байхгүй байгаа хүн яг ямар үед нь тэгвэл хажууд байх хэрэгтэй вэ гэж бодсон. Би сайн ээж байсан, цаашдаач сайн ээж байна. Тэр чинь хамгийн гол үзүүлэлт биш гэж үү? Нойргүй хоноод өөртөө гутарч ядаж байхад намайг мяалаад улам дээрээс дэвслээд байх шиг санагдсан. Тэгээд би сүүлийн 4 сар тасралтгүй өөрийгөө нөхөртөө илэрхийлдэг боллоо. Би шийдэх гээд байна шүү. Шийдэхээс мань өмнө намайг тайвшруулаарай, болиулаарай. Би нэг шийдчих юм бол эргээд чам руу харахгүй шүү. Би шийдсэн шиг шийддэг болохоор дараа нь харамсахгүй бистэ гэж байн анхааруулсан ч тэгээд болж бүтгээргүй болоод салчихсан. Салалт угаасаа л хэцүү зүйл. Зөвхөн 2 бие салчиж байгаа биш шүү дээ. Хамт өдөр тутам хийдэг байсан дадлууд шүн унтаж байхад тэврэх гээд орж ирдэг гар, хамт алхдаг байсан гудамж, ордог байсан газрууд гээд бүх юмнасаа салж байгаа юм шиг л санагдана. Хичнээн сарлах шийдвэрийг нь би гаргасан ч гэсэн надад хэцүү л байсан.
Ганц би ээж болсны дараа амьдралдаа ямар нэгэн юм хийж үзвэл өөрийгөө сатааруулах юм шиг санагдаад тэр үед шинэ он удахгүй гарах гэж байсныг ч хэлэх үү, шинэ онтой зэрэгцээд шинэ юм эхлүүлж үзмээр санагдаад болдоггүй. Тэрний өмнө би нэг подкастнаас үсний боолтыг өөр эд зүйлээр сольж явсаар байгаад хаос болгочихсон нэг хүний талаар сонсоод тэр солих үйл явцсан сонирхолтой санагдаад дотроо Монголд хийж үзүүлгээд бодчихсон байсан юм. Тэгээ тэрийгээ хийж үзье шийдээд 1 сарын 1-нд гэрээсээ гараад дэлгүүрээс үзгэн бал худалдаж авлаа. Тэр үзгэн балыг л солиод томруулаад явъя. Юунд хүрэхийг нь мэдэхгүй ч зүгээр л хийгээд үзье гэж ботсон юм. Тийм том зүйл болтол нь солино гэд төсөөлчвөл худлаа болоод дундаас нь больчих юм шиг санагдангуудаа он дуусталгээ шууд хугацаа заагаад тэрэндээ зориулж шинэ Instagram хаяг нээвэ. Энэ зүйлийг эхлүүлж байгаа нь гэхдээ дан ганц сатаарахын тулд биш. Бас би юмны ард гарч чаддаг тууштай хүн гэдгээ өөртөө батлах гэсэн хүсэлтэй холбоотой байсан л да. Яагаад гэхээр X маань надад чи юмд туушгүй гэж хэлдэг байсан болохоор тэрийг нь өөртөө үгээсгэх гэсэн бас аргач гэх юм уу та. Би гараараа юм хийх зурах дуртай хүн. Лайк зурдаггүй ч гэрт зургийн хэрэгсэл байж л байдаг. Шохоогоор зурмаар байвал шохоогоор, усан бадгаар зурмаар байвал усан бадгаар зурна. Гараараа сүлжээх, нэхэх, эсвэл бүр мөнгө хайлуулад дахны ажилч хиймээр заримдаа санагддаг. Ингэн намайг тайвшруулдаг энэ бүгд зүгээр л миний хобби гэдгийг X-тэйгээ байх үедээ ойлгоогүй байсан юм. Тэгэнгүүт X маань чи нэг юмыг оролдож үзээд л хайчих юм. Чи зурахгүй хэр удчих гэж хэлэхээр нь нэрэл би туушгүй хүн юм байх таа гэд бодчихдаг байж л дээ. Надад суучсан тэр би туушгүй гэсэн бодлыг няцаах гэсэн хүсэл минь энэ солилцоог эхлүүлэхэд их нөлөө үзүүлсэн. Миний энэ солилцооны гол зарчим нь ерөөсөө л чамд өөрт чинь хэрэг болохоо болчихсон ч өөр хүнд хэрэг болж болох зүйлийг надад өгөөд зөрүүлээд өөрт хэрэг болох юмыг авах. Гол нь гэхдээ солиод явж байгаа зүйл маань томроод явах хэрэгтэй. Том зүйл болчихвол тэрийг нь ямар нэгэн сайхан зүйл зориулна гэд би бодчихсон байлаа. Анхны минь солилцоонд манай нэг юм бичдэг найз оролцоод надаас үзгэн бал аваад зөрүүлээд хуучин хөгжмийн CD өгсөн. Тэрийг нь би аваад керамикаар юм хийдэг Монголд амьдардаг Америк гэр бүлд өгөөд зөрүүлээд бид нарын өөрсдийнх нь хийсэн кофений аягийг авсан. Яг л ийм зарчмаар би тэр аягийг тасалгааны ургамлаар солиод, тасалгааны ургамлаа пианист тоглуулагчаар солиод, пианист тоглуулагчаа камер болгоод гэд явсан. Хүмүүс өөрийнх нь юмыг авах дараагийн хүндээ зориулж аюул хөөрхөн юм захина. Камер маань агаар салхинд гарах дуртай шүү. Авах хүн нь агаар салхинд гаргаж агаарэ. Мөөгний зураг их гоё авдаг камер шүү гэн. Пианист тоглуулагчийг маань авах хүн пианист тоглуулагчиндаа заавал нэр өгөөрэй. Өдөрт нэг тоосыг нь арчиж байгаарай гэн. Иймэрхүү байдлаар хүмүүс хөөрхөн оролцож явсаар жилийн эцэс гэхэд солилцоод үлдсэн зүйл маань ямар нэгэн хүнд тус болох хэмжээний том зүйл болоод санаанд багтаад ирсэн. Надад анхнаасаа хэрв энэ солилцоо маань амжилттай болвол хүүхдтэй л туслах байх гэсэн төсөөлөл байсан болохоор төрийн бус байгууллагуудаар явж тэр туслах хүүхдүүдэд хайж эхэлсэн дээ. Ямар нэгэн хүүхдийг боловсрал эзэмших туслая гэж бодоод эссенүүд хүлээж авч уншаад нэг өсвөр насны ээж охиныг сонгосон. Бусад хүүхдийн эссенээс түүний эссе юугаараа ялгаатай байсан бэ гэхээр тэр охин бүх зүйлээ төлөвлөөд харчихсан байсан. Ямар сургуульд, ямар ангид орох, хэдэн гэрдэд үзэхээ хүртэл бүгдийг нь судалчихсан. Үнэхээр хүсэл эрмэллээр дүүрэн байгаа нь харагдаад солилцоонд орсон бүх хүмүүстэй эссээг нь явуулж уншуулад тэр охинд сургалтын төлбөрөөр туслахаар болсон доо. Вау! Би эхлүүлсэн юмныхаа ард гарч чадсан. Одоо ч гэсэн энийгээ 3 дахь жилдээ үргэлжлүүлээд л явж байна. Заримдаа сэтгэл санаа хэцүү үед энэ солилцоогоо бодож босож ирсэн үе надад нэлээдгүй байсан. Би ч тэр хүүхдэд туслаад байгаа биш. Тэр хүүхэд ч гэсэн нөгөө талаараа надад тусалсан. Хоёр талдаа л хожоотой. Салалтыг давах процесс хүн болгонд өөр байдаг байх. Миний хувьд өөрийгөө эдгэх гэж чатгаараа л юмыг хийж үзээд явсан.
Магадгүй одоо ч гэсэн би бүрэн идэж чадаагүй л байгаа байх. Би хүүгийнхээ аавыг сайн сайхан амьдраасай гэж үнэн сэтгэлээсээ боддог. Ингэж дэлгэж ярьснараа би түүнтэй хамт амьдарсан мөчүүдтэй харамсдаг гэсэн үг ерөөсөө биш. Одоо хүртэл надад тэр хүнтэй байсан нь гоё санагддаг. Би тэр хүнийг өөрийнхөөрөө хайрлсан уу? Хайрлсан. Тэр хүн намайг өөрийнхөөрөө хайрлсан уу? Хайрлсан. Гэхдээ яхав бүтсэнгүй, үргэлжилсэнгүй. Юм ямар санаан зороор болох ш. Цаг хугацааг ухраавал яах вэ гэх юм бол би дахиад яг тэр өдрөө хүүгийнхээ аавтай танилцаад дахиад л тэр гудамжаар хөтлөлцөж алхаад дахиад л дундаасаа ийм хөөрхөн хүүхэдтэй болохыг л сонгоно. Бидний салгалтанд үнэндээ тэр хүний буруу ч биш. Зүгээр sometimes shit happens. Тэгээд л урагшлан шүү дээ. Өөр яах вэ? Үнэхээр нэгийг бодогдуулахаар нийтлэл байна. Энэ нийтлэл бас надад маш тийм гоё эртвүч өглөө. Энэ нь юу вэ гэхээр надад бас тийм тоошгүй зам байдаг байхгүй юу? Их олон хүн намайг хэлдэг. Чи ингээл юм болгоныг хийж үзээд явах юм. Нэг ямаа хийхгүй, нэг ямаа хий, тууштай бай гэдэг үг би айгүй сонсдог заяа. Тэгэнгүүт энэ үгний эсрэг байх гээд би яг одоо өөрийнхөө чадах гэсэн тэг өөрийнхөө дуртай YouTube-ыг хийж эхэлсэн. Тэгээ түрүү 7 хоногоос яг 7 хоногийн өмнөөс би YouTube-ээ маш тууштай хийж эхлэхээр шийдсэн. 7 хоног болгоны бүтэн санд амралтын өдрөөрөө гоё нийтлэлүүдээ уншаад постлаад явна гэж бодож байгаа. Тийм ээ, би ч гэсэн бас энэ туушгүй зантайгаа тэмцмээр байна. Энэ бүсгүй 3 дахь жил рүүгээ орж ийн гэж байгаа штэ. Би ч бас 3 жилийн дараа тийм ээ, би туушгүйгаа давцсан дахиад бичлэгээ хийгээд сууж ийн. Ингээд драчийн нийтлэлт маань түүхэн шчөөгийн гэдэг ингээд сууж юмар бай. Та бүхэн ч бас нэг зүйлийг өөрийнхөө дуртай нэг зүйлийг тууштай хийж үзээрэй. Тэгээд тууштай хийсний эцэст амжилтанд хүрнэ. Тууштай явсны ард заавал нэг зүйл гарч ирнэ гэдэгт би итгэж байна. Та ч бас итгээрэй. Тэгээ өнөөдрийн миний влогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.